Сайн байцгаана уу ирхэм сонсогчдоо. Та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна. Өнөөдөр бидний ярих сэдэв бол орчин үеийн нийгэмд маш чухал. Бас үнэндээ бол олон хүнийг зовоож буй нэг асуудал болох ажлын байрны стрессийн тухай юм. Ер нь бол бидний амьдралын ихэнх цаг ажлын байранд өнгөрдөг шүү дээ, тийм ээ? Тэгэхээр тэнд бид өөрийгөө хэрхэн мэдэрч байна вэ гэдг нь маш чухал асуудал болдог. За тэгэхээр ажлын байрны стресс гэдэг юу вэ гэд бодвол нөгөө нэг ажил, хамт олон, эсвэл удирдлагатай холбоотой нөхцөл байдал нь таныг хэвийн ажиллах боломжгүй болгож, бие болон сэтгэлд тань хариу үйлдэл үзүүлж эхлэхийг л хэлээд байгаа юм шүү дээ. Яг үнэндээ энэ бол бидний бие махбод болон оюун санааны хамгаалтын механизм ч байж магадгүй. Гэхдээ хэрээс хэтрүүл мэдээж эрүүл мэндэд сүргээр нөлөөлнө. Ер нь бол стрессийн ор дөрвөн шалтгаан байдаг юм байна л да. Эхнийх нь мэдээж ажлын ачаалал. Энэ бол бүр олон хүний хувьд яг л өдөр тутмын асуудал болсон. Хит их ажигтай байх, эсвэл бүр эсэргээрээ хит бага ажилтай байх. Юу хийхийг мэдэхгүй байх. Уйтгартай нэг хэвийн ажил хийх, эсвэл бүр хит их хариуцлага үүрэх гээл. Та боддоо энэ бүхэн чинь ямар их дарамт болдог гэж? Хүн ядарч ажлын бүтээмж буурдаг шүү дээ. Дараагийн шалтгаан бол цаг хууртай холбоотой. Энэ бол бүр ихэнх байгууллагуудад байдаг асуудал. Илүү цагаар ажилуулах, бохторгүй ажлын хуваартай байх, шийдвэр гаргахад оролцуулахгүй байх, эсвэл бүр дүрм журм огт мөрдөгддөггүй байх гэдэл. Яг үнэндээ энэ бүхэн чинь хүнийг их ядраадаг шүү дээ. Нэг ёсондоо хүн өөрийгөө хянах боломжгүй болж эхэлдэг гэсэн үг. Энэ нь цаашлаад стресс түргдэг. Гуравт нь ажлын орчин байна. Энэ бас маш чухал. Дарга дарамтлах, хамтрагчдтай маргаантай байх, хинч тусалдаггүй, эсвэл хит өрсөлдөөнтэй орчин гэдэл. Заримдаа бүр яах вдэ? Ажилдаа ирэхээс өмнө л сэтгэлээр унжсан байдаг шүү дээ, тийм ээ? Бүр өглөө босхоос ч дургу хүрэх үе гарна шүү дээ. Эн чинь хүний сэтгэл зүйд асар их нөлөөлдөг юм байлээ. Дөрөвдөг шалтгаан бол хүмүүсийн харилцаа. Энэ бол бүр хэцүү. Дарамт, гутаан, доромжлол, ял хурлах, гадуурхах, аюул занал хийлэл бүр бэлгийн дарамт хүртэл байж болно. Ийм орчинд яаж хүн сэтгэл амар ажиллах юм бэ? Та боддоо. Энэ бол зүгээр л ажлын байрны стресс биш, бүр хүний эрхийн асуудал болж хуурдаг. Үүнийг бид үл тоож болохгүй. За ингээд стрессийн гол шалтгаануудыг яригдслаа. Одоо харин энэ стресс бидний бие сэтгэлд ямар шинж тэмдгүүдээр илэрдэг юм бэ гэдэгт анхаарлаа хандуулцгаая. Өөртөө анхаарах нь маш чухал шүү. Нөгөө нэг өөрийгөө сонсох гэдэг чинь яг энд л хэрэг болно. Бие болон сэтгэлч нь танд дохио өгч эхлэх үед нь анзаарах хэрэгтэй. Эхлээд бие шинж тэмдгүүд. Толгой өвдөх, нойр гүйдэх, байнгын ядаргаа, туйлбах, давтагдах биеийн өвчин, идэх буурах гэдэг. Нэрэ, би чинь танд дохио өгч байгаа юм шүү дээ. Яг л би ятарлаа, анхаар гэдэг. Заримдаа бүр зүрх дэсэх ч юм уу, ходоод өвдөх шинж тэмдэгч илэрдэг. Энэ бол зүгээр л ядрагт биш, стрессийн илрэл байж болно. Дараа нь сэтгэлийн шинж тэмдгүүд. Уур хилэн, сэтгэл дундуур байх, санаа зовлт, айх мэдрэмж, юу ч хийхгүй байхыг хүсэх, ажил хийж чадахгүй байх гэдэл. Заримдаа бүр бүх зүйл утгагүй санагдах үеч гардаг шүү дээ. Хүмүүсээс холдохыг хүсэх ч юм уу, гонигтай байх нь ч бий. Энэ нь ажлын бүтээмжид ч маш сүргээр нөлөөлдөг. Эцэст нь хүний харилцааны шинж тэмдэг. Энэ нь ихэрчлэн ажил таслах, хоцорхон нэмэгдэх зэргээр илэрдэг. Нөгөө нэг ажилдаа дургүй хүрэх, эсвэл бүр цухтах гэсэн шинж тэмдэг байх нь л дээ. Харж байна уу? Стресс бидний амьдралын бүхэл хэсэгт нөлөөлдөг юм байна. Бүр гэр бүл, найз нөхдийн харилцаанд ч сүргээр нөлөөлж болно шүү дээ. Тиймээс энэ асуудалд нухацтай хандах хэрэгтэй. За ингээд өнөөдөр бид ажлын байрны стресс гэж юу болох, түүний гол шалтгаанууд, мөн бидний бие, сэтгэл, харилцаанд хэрхэн нөлөөлдөг талаар яригдслаа. Хамгийн гол нь өөрийгөө сонсож, шинж тэмдгүүдийг таньж мэдэх нь чухал шүү. Хэрэв та эдлэр шинж тэмдгүүдийг өөртөө анзаарч байвал мэргэжлийн хүнд хандах, эсвэл ядаж ил амах хэрэгтэй. Өөртөө анхаарч эрүүл байхыг хүсье. Дараагийн дугаараар уулзцгаая. Баяртай.